За бид нар хулан салаан дээр ирсэн байна. Тэгэхээр хулан салаан маань өөрсдийн үүсгэсэн хунцар сав болон будгийн хөнгөн цагаан лазаа ангилж цуглуулад хэрхэн урамшуул авдаг талаар харцгаая. За тэгэхээр энэ савн дотор юу ордог вэ гэх юм бол бүх төрлийн хунцар сав орно. Гэхдээ хунцар савн дотроо HDPE тэмдэглэгээтэй 2 номерын хунцар сав болон 4 номерын тэмдэглэгээтэй LDPE, 5 номерын тэмдэглэгээтэй PP савнууд бүгд энэ савнд ороод цуглуулагдана гэсэн үг. Тэгэхээр энэ саваа нэг савыг нь 5 нүрээр тооцож Billby компанийн маань авдаг байна. За тэгэхээр салаан маань яадаг вэ гэхээр өөрсдийнхөө хэрэглэсэн бүтээгдэхүүний хунцар савыг нь recycle box дотор цуглуулад хүлээлгэж өгдөг. Одоогийн байдлаар 2 сарын хугацаанд 157 ширхэг хунцар савыг цуглуулад урамшуул авсан байна. За дараагийн маань хаягдл болохоор будгийн хөнгөн цагаан лазаа. Мөн л хөнгөн цагаан лазаа тусна ангил цуглуулад өгсөн байна. За 2 сарын хугацаанд тус салаан маань 16 кг хөнгөн цагаан хунцар лазыг тушаасан байна. За тэгээд цуглуулсан саваа хаана хэрхэн тушаахыг би та бүхэнд зааж өгье. Намайг дагаад яваарай. За би Wellbeing-ийн агуулгах дээр ирсэн байна. За энэ болохоор будгийн хөнгөн цагаан лаз болон хунцар саваа хэрхэн тушаадгийг та бүхэндээ зааж өгье. Сайн байна уу? За ингээд миний авчирсан 2 бүтээгдэхүүний маань урамшуулал Wellby онлайн шоп дээр ихэвч маань цэмийг хийх юм байна. Тэгээд дараагийн бүтээгдэхүүн худалдаж авахдаа эдгээр урамшууллаа ашиглах боломжтой байна. Эдгээр бүх савнууд маань Go Recycle буюу дахин боловсруулалтын аяны хүрээнд дахин боловсруулах үйлдвэрт очоод 100% дахин боловсруулагдах болно. Тэгэхээр та Wellag-ийн үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг бол саваа цуглуулад байгаль дээлтэй үйлдэл хийхээс гадна урамшууллаа аваарай. За тэгээд хог хаягдлаа дахин боловсруулалтаа.